Hello guys. Welcome back to Rich Tara Хөтөр. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц би номын ордонд төрсэн хүмүүсийнхаа хайр дурлалын талбар дээр хэрхэн энергийн шиг хандлагыг харцгаая. За хэрвээ таны нар, сар, Venus, мандалт гаригууд тань одоо номын ордонд байрлсан бол энэхүү төлөв танд хамаатай гэсэн үг. Тэгээд энэхүү төлөв маань ерөнхий төлөв учраас хүн болгоны амьдралд тарахгүй шүү. Тийм учраас та авах мэдээллийг аваад хаях мэдээлэл нь хаяараа гэж зүйлээ. За мэдээлэл авчирж байгаа охин нэрүүд минь ер нь ганц би номын ордныханд маань шинээр амьдрал дээр нь романтик харилцаан дээр нь партнер орж ирж байна. Тэр талаар мэдээлэл өгөөч. Ямар хуу энергитэй, ямар төрлийн хүн байна вэ? Шинээр хайр дурлал дээр нь орж ирж байгаа хүн талаар мэдээлэл өгөөч. За шинэ боломж орж ирж байгаа гэж байна. Урт хугацааны чинь доктортой байдал дээр ерөнхийдөө бол материалын 3 ертөнд дээр боломж орж ирж байгаа гэж байна. Тэгээд зарим ганц би номын ордныхан маань хайр дурлалын талбар дээр жоохон сэтгэл гутарсан байж магадгүй. Эсвэл зарим номын ордныхан маань ингээ уйдчихсан байж магадгүй. Урд нь нөгөө нэг харилцаж байсан хүмүүс нь болохоор дандаа л нэгэн хэвийн нэгэн төрлийн хүмүүс тэгэл дандаа ижилхэн юмнуудаа хийдэг. Тэгээд ерөөсөө тийм онц содон илүү тийм сонирхолтой зүйлүүдийг хамтдаа хийдэггүй ч юм уу. Тэгээд ер нь бол хүнтэй харилцаа тогтоогод явхаар романтик харилцаан дээр жоохон уйдчих гад байдаг байж магадгүй. Шинэ содон зүйл юу байна гэж ингэж хаахгүйгээр тэр хүмүүс ингээл өдөр болгоны нэгэн хэвийн өнгөрөхөөр номын ордныхан чинь нөгөө гал махбод учраас ингээл дүрлзээл улам илүү шинэ содон юм ингэ сонирхож явж байтал ижилхэн юм болоод ирчихээр жоохон ингээд сонирхол буурдаг. За энэ шинээр орж ирж байгаа хүн маань таны амьдралд орж ирж байгаа хүн маань тантай адилхан гал махбодтай хүн байх шүү. За тэгээд жоохон насаар дүү байж магадгүй маань энергиэр залуу ч юм уу. Тэр маань юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө харсан үзсэн юм нь танаас илүү бага. Тийм учраас ертөнцийг харах өнцгөө нь таныхаас жоохон жижигхэн ч юм уу те. Ямар ч лээсэн гал махбодтой хүн байна. Нум байж болно, хонь байж болно, нарслангийн орд байж болно. Ер нь бол гал махбод хоёр бие биетэйгээ таардаг л та. Comparable буюу яг төгс асуудал байж боломжтой. Гэхдээ мэдээж та өөрийнхөө нар, сар, мандал болон Venus гаригийн байршлын одоо холболтыг мэдэх хэрэгтэй. За тэгээд санаа зовсон энерги харагдаж байна. Зарим номын ордныхан маань хоёр сонголтын дунд гацах байж магадгүй юм байна шүү. За тэгэхээр энэ шинээр ингэж боломж орж ирж байгаа нь болохоор урд нь романтик харилцаан дээр түрүүний миний хэлсэнчлэн уйтгар гонигтай байгаад байсан бол одоо илүү баяр цэнгэнтэй, илүү хөгжөөнтэй таны дотор асж байгаа галыг чинь ингэж бадрах тийм төрлийн хүн орж ирж байна. Бас адилхан гал махбодтой учраас та хоёр бие бинийгээ ингэж хангалуун байлгах боломж нь их байж магадгүй. За тэгээд Queen of Wands таашаа харж байсан. Тийм нөгөө санхүү дээрээ ч юм уу яг нэг зүйл дээр 3 ертөнцийн яг материалын ертөнц дээр нэг л зүйлдээ санаа зовж ийн гэж байна. Тэгээд тэр нь таны нэг хоёр сонголттой холбоотой байна л да. А сонголт уу, Б сонголт уу гэд зарим номын ордныхан маань ингээ гацчихсан байж байна. Тэгээд сонголтоо хийхээ өмнө ингээ дэлхийг гар дээрээ бариад буюу илүү олон мэдээллийг илүү олон зүйлийн талаар мэдэж авсныхаа дараа тэгжээж авсан мэдээлэл дээр үндэслэж зөв сонголтоо хийн гэж бодож ах шиг байна. За энэ шинээр орж ирж байгаа хүний талаар өшөө илүү тодорхойлуулъя. Page of Wands гэдэг хүний тодорхойлж өгөөч. Шинээр орж ирж байгаа хүн маань family room гэж гарч ирж байна. Тэгэхээр энэ хүнтэй яг уу та гэр бүлийн хүрээгээр танилцаж магадгүй. Тэрний үс үг гэхээр таны одоо ах эгч ч юм уу, аав ээж ч юм уу тэр хүмүүс маань таныг найзуудынхаа хүүхдүүдтэй танилцуулдаг ч юм уу, эсвэл найзтайгаа танилцуулдаг ч юм уу, ямар гэр бүлийн хүрээгээр танилцуулж магадгүй байна. Тэгээд энэ гал махбодтой хүн нь юу юм бэ шүү. За тантай бас ингээд зөв гэр бүл зохиохыг хүсэх байж магадгүй. Family room гэр бүлийн өрөөг гарч ирж байгаа учраас
Тэгээ ерөнхийдөө л community буюу та эргэн тойрноос эргэн тойрныхаа хүрээллээс энэ хүнтэй танилцсан гэж байна. Найзын хүрээлэл байж болно. Эсвэл бас ажлын хүрээлэл дээрч байж байх магадaltaй байна. Ажил дээр ингэж бас шинээр ажиллаж орж ирдэг юм уу те ажил дээр чинь. Тэгээд анхны харцаар хараад уралдаг ч юм уу. Тийм байж магадгүй шүү. За өшөөлөө мэдээлэл өгөөд шинээр орж ирж байгаа хүний тодорхойлох. False person. Тэгэхээр яг энэ хүн маань яг маск зүүж тандаа харьцаж магадгүй. Та хоёр биентэйгээ бас маск зүүж харьцаж магадгүй. Тэрний үгсэг вэ гэхээр анх биенийг хараад ингээд айгу таалагдаад биенийхээ одоо тий биенийг айгу сонирхож байгаа мөртлөө тэрийгээ ингээд айгу нуугаад ерөөсөө сонирхгүй байгаа юм шиг тэгж зан характер гаргаж магадгүй. Хүмүүс чинь нэг тэгдэгстэй ингээд яг ингээд сайн ч юм уу ингээд сонирхчээж ерөөсөө тэрийг мэддүүлэхийг хүсдэггүй. Тэгэхээр хоёулаа жоохон тийм маск өмсөж яг дотоод ертөнцөө биетэйгээ 100% хуваалцахгүйгээр харьцаж эхэлж магадгүй маань ихэндээ. Тэгээд яванда тэр сонирхол нь яванда тэгээ бүх юм нийл тат болох юм байна л да. За тэгээд угаасаа ч ерөнхийдөө бол романтик харилцаан дээр шууд үнэнгээ хэлэх жоохон сонирхолгүй болгочихдаг штэ. Би чам сайн, чи миний найз охин болох уу гэдэг ч юм уу те. Би чам сайн, чи миний найз хүүгэн болох уу гэдэг ч юм уу. Шууд ингээ хэлчихээр жоохон сонирхолгүй болгочих магадгүй. Тэгэхээр play hard to get буюу нөгөө нэг одоо юу гэдэг нь жоохон хэцүү араасаа гүйлгэх хэрэгтэй гэж бодож байна. Хэрвээ үзэж байгаа үзэгч маань эмэгтэй номын орныхан байвал жоохон араасаа гүйлгэсэн дэр гэж би харж байна. Харин эрэгтэй хүн байх юм бол араасаа эмэгтэй хүнийг гүйлгэхээр ч жоохон хэцүү шүү дээ. Эмэгтэй хүнийхээ нэр хүндийг бодох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр эрэгтэй номын орныхондоо ганц бай номын орныхондоо зөвлөхөд юу маск зүүхгүйгээр зүгээр л яг дотоод хүсэл сонирхол чинь юу байна? Юу дотоод чинь булгалж байна? Тэргээ шууд илэрхийл. Араа эмэгтэй номын орныхан бол араасаа гүйлгэсэн дээр шүү. Тэгсэн чинь ингээд unexpected income орж ирж байгаа хгүй таны зөв ертөнцөөс урд нь ерөөсөө ингээд харж байгаа үзэж байгаагүй газраас юм шин боломж урт хугацааны доктортой байдал дээр ч орж ирнэ гэж байна. Тэгэхээр санхүү дээрээ орж ирж магадгүй. Эсвэл энэ хүнтэй танилцаад тэгээд та хоёр ингээд амьдралаа хамт эхлүүлэх шинэ боломж орж ирж бас магадгүй юм байна. За тэгсэн чинь нэг л юмны талаар номын орныхан маань ингээд галан дүрлцэхээ болжээ. Тэгээд юм дээр санаа зовж ингэж юм л да. За тэр талаар мэдээлэл авъя. Мэдээж хайр дурлалын тал дээр санаа зовж байгаа хэл та. Би хизээ хүнтэй суухан бол би хизээ хааны жилтаагаа одоо таарах юм бол гэдэг ч юм уу те. Нас яваад байна гэдэг ч юм уу тэгж магадгүй. За sudden wealth гинтийн баяжилт гэсэн хөтөр гарч ирж байна. Энэ маань болохоор санхүүтэй холбоотой. Тэгээд дээрээсээ нөгөө 11 гэдэг тоо гарч байгаа нь заримдаа та утсан дээр 11 гэж хардаг бол эсвэл хаа явж байгаа газартаа 11 гэдэг тоог хардаг бол энэ маань таны сахиусан нэрүү таныг хамгаалж байгаа шүү. Та тэгээд зөв замаараа явж байгаа шүү гэдгийг ингэж гэдгийн тохио байдаг. За тэгсэн чинь юу тийм хүнтэй одоо ингээд романтик харилцааны хайр дурлалын дээр ингээд амьдрал зохиогоод явах гэхлээр санхүү дээрээ жоохон санаа зовж иж магадгүй юм байна л да. Одоо яаж байр авах уу гэдэг ч юм уу те яаж машин авах уу хүүхэд гарахаар яаж одоо хүүхдээ take care хүүхдээ өсгөх гэх зэрэг зүйлүүд дээр санаа зовоод байна гэж юм л да. Нэг зааснуудаа хараад яг нэг материалын ертөнцийн 3 ертөнцийн зүйл дээр тэгэхээр зарим ерөнхийдөө үзэж байгаа хүмүүсийн маань дотор маш олон эмэгтэйчүүд байдаг л да. Тэр үзэж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд та нар бол айгуу тийм бие даасан тэгээд дээрээс нь ер нь хариуцлагаас зүхтдэггүй. Нэг сонголтоо хийсэн бол тэрнийхээ төлөө тууштай явдаг. Тэгээд айгуу mature буюу бие даасан одоо нас бид гүцэн эмэгтэйчүүд байна л да. Яг заавал насаараа бүр амар ингээл 40 30 тийм 50 энэ төр хүрсэн байх шаардлагагүй. Зүгээр ертөнцийг харах үзэх үзэл нь айгуу тийм одоо хөгшин байж магадгүй. Тэрний үг зүгээ гэхээр аль хэдийн нөгөө юмны цаана гарсан нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Хоёрыг бодож нэгийг тунгаадаг. Тийм эмэгтэй байна гэж харагдаж байна. Тэгэхээр дийлэнх эмэгтэйчүүд маань ер нь хайр дурлалын талбар дээр сонголтоо айгуу зөв хийхийг хүсэж байгаа юм шиг байна.
ерөөсөө яг ганц л олдох амьдрал учраас алдаа баг гарахыг хүсч байгаа юм шиг байна л да зарим номын орных маань. Тийм учраас энэ хоёр сонголтын нууд гацсан гэж харагдаж байна. Яг хөө зарим номын орныхан маань ганц би номын орныхан маань хоёр сонголт байж магадгүй хоёр хүн гэсэн үг л дээ. Нэг нь өмнөх экс ч юм уу, нэг нь шинээр гарч ирж байгаа хүн ч юм уу те. За тэр талаар асууя. Тэгэхээр яг аль сонголтыг хийх вэ гэдэг тал дээр бол би бол танд хэлэхгүй. Одоо за X-ээс сонго гэдэг ч юм уу те. За эсвэл шинэ хүнийг сонго гэдэг ч юм уу. Сонголт бол 100% таны гарт байх ёстой. Зүгээр би энэ за хоёр сонголт нь яг юутай холбоотой талаар энэ хүзрэг гарч ирээс салдаггүй. За үнэхээр л айгүй их санаа зовж байна л да. Доктортой байдал дээр энэ хоёр хүзэр маш хоёр удаа давтагдаж гарч ирэх гэдэг чинь гуравтын ертөнцийн урт хугацааны доктортой байдал дээр нийгэм санхүү дээр санаа зовоод байна л да. За нөгөөний санаа зовж байгаа зүйл нөгөө сонголт нь юу вэ? Шил амдал өгөөч. Тэгэл авчирч байгаа охин нэрүүдтэй маш их баярлалаа. Тийм за нэг сонголт нь болохоор ингээд ганц би байх уу гэдэг сонголт байна. За нөгөө сонголт нь болохоор юу вэ? Мэдээж ганц би биш байх уу те. Хүнтэй суух уу гэдэг сонголт. Коно банд гарч ирж байна. Ингэж байгаа байхгүй юу? Hermit гэдэг хүзэр маань ерөнхийдөө бол ганцаар байдаг нэрэг. Ганцаар байгаад дотоод сэтгэлээ ингэж шинжлээд яг өөрийнхөө юу сонирхож байгаа гэдэг тал дээр илүү мэдээлэл авахыг хүсдэг те. Дотоод ертөнц руугаа илүү ингэж гэрэл дэнлүү асааж өөрийгөө олж мэдэх тийм мөчийг Hermit бэлэгддэг. Queen of Wands эсэргээрээ болохоор яг нь илүү одоо гал дүрлцэн ингээд хүссэн юмныхаа араас ингэж явдаг те. Хэрвээ нэг залуу нэг одоо бүсгүй танд хаалгадах юм бол тэрнийхээ араас ингэж явдаг ч юм уу те. Жохон нөгөө өнгөцгөн байх гэж магадгүй. Тэгэхээр энэ хоёр сонголтууд гацсан байна. Нэгдүгээрх нь ганц бие явах уу? Хоёрдугаарх нь одоо сонирхол болгоныгаа дагаад явах уу? Угаасаа нөгөө нас залуу бие шингэн бие хөнгөн цус шингэн байхад гэдэг баха тий. Нас залуу цус шингэн байхад бидний амьдрал дээр романтик харилцаан дээр маш олон янзын хүмүүс бидний сэтгэлийг татдаг тий. Бараг харсан болгондоо дурлах жоохон магадaltaй ч юм уу тий. Гал махад учраас. Тэгээ нэг зүйл анхааруулж хэлэхэд гал махад учраас гал нь ингэж амархан асчээснаа буцаад ингэж унтрачиг нэгсэндээ сонирхлоо амархан алдах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр яг нөө таны дотоод ертөнцийн чинь жоохон ингэж нэг нь ганц бай явах уу, нөгөөх нь харсан болгоноо даах уу тий, сонирхсан болгоноогоо холбогдох уу гэсэн нэг тийм одоо сонголт гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр зөвлөгөө өгөхөд аль нь ч байж болно. Та аль сонголтыг хийсэн байж болно. Аль сонголтыг хийхдээ та дараа нь тэр сонголтонд харамсахгүй байна гэдэгт итгэх хэрэгтэй. За би одоогийн байдлаар ганц бие явъя гэдэг сонголтыг хийх юм бол та дараа нь тэрэндээ харамсаж болохгүй. Харин эсэргээрээ та одоо сонирхож байгаа хүн болгонтойгоо ингэж харилцаа үүсгье гэж явах юм бол яг нь бас дараа нь тэрэндээ харамсаж болохгүй гэсэн үг. За. Тэгэхээр ямар ч хэлсэн тэр гал махбодтой шинэ хүн орж ирж байгаа. Тэгээд энэ санаа зовсны энергиээс хол байгаасаа гэж хүсэж байна та бүгдээсээ. Бид нар нөгөө санаа зовох тусам бидний одоо юу гэдэг нь уурыг тарих тэгээд дээрээс нь зүрх сэтгэл маань бас маш их стресстэй болдог. Тэгэхээр стресстэй болох тусам яг та буцаад өөрлөгөө таныг стресслүүлэх боломжуудыг амьдралын тэг мөчүүдийг татна гэсэн үг. Тэгэхээр стресстээс жоохон бага санаа зовхгүй яг одоотой амьдрах хэрэгтэй. Санаа зовж байна гэдэг чинь та нэг гэсэндээ ирээдүйдээ амьдрах байна гэсэн үг байна. Юу ч болж байгаагүй ямар ч юм бүтээгүй байхад санаа зовоол идэг. Гэтэл яг үүндээ тэр ирээдүйг шийдвэрлэх мөчж байгаа одоо шүү дээ. Тэгэхээр одооноос л яг ингэж зөвхөн одоодоо л анхаарцаа. За нэг зүйлийн тал дээр judgment гэдэг үзэр манд доошоо харж унсан. Зарим нэг хумбах гинэ sorry уучлаарай. Ганц би номын ордныхан маань сүнсэн сэрээгүй байж магадгүй гэж гарч ирж байна. Эсвэл сүнсээ сэрэх тийм ордлогууд хийхгүй байгаа ч юм уу. Эсвэл зарим нэг номын ордныхан маань өмнөх романтик харилцаан дээр хийсэн сонголтууд нь айгүй тийм муу judgment буюу муу дүгнэлт, муу сонголт байсан гэж өөрийгөө зэмлэж магадгүй юм байна штэ. Тэгэхээр би та бүхэндээ хандаж хэлэхэд битгий өөрийгөө зэмлээч, битгий өөрийгөө одоо тэглээ өөртөө хатуу хандаач. Таныг ойлгох хүн бол та өөрөө штэ. Таны тэр туулсан бүхэл замуудыг
танаас өөр хинч мэдэхгүй штэ угаасаа. Ээж чинь ч мэдэхгүй, аав чинь ч мэдэхгүй, найз хамгийн сайн дотны сайн найз чинь ч хүртэл мэдэхгүй. Тэгэхээр яагаад тэр мөчөд таныг тийм сонголтод хүргэсэн бэ? Тийм сонголт хийх болгосон бэ гэдгийг та л өөрөө мэдэх учраас бити өөрийгөө тэгэж хатуугаар дүгнэрээ. Өөрийгөө илүү хайлах хэрэгтэй. Тэгэхээр өмнө нь яг хуу та өөртөө хэрэгцээгүй өөрийг чинь ингээд зүрхээ шахлуулсан романтик харилцааны партнеруудыг сонгосон бол тэрийг та өнгөрсөндөө тэгэл тийм хүмүүстэй уулзах хэрэгтэй байсан юм байна л да гэдэг өнцгөр хараарай. Тэгэхгүй зүгээр би ямар тэнийг юм бэ, яг ч тийм юм хийвэ гэдэг ч юм дэ тийм сонголт яах ч гаргавэ гэж ингэж яагаад гэдэг өөрийгөө хохирогчийн өнцгөөс харах тусам бид нар илүү нөгөө нэг хүчгүйдэлд хүрдэг. Одоо бидний амьдралд борж байгаа зүйлийг бид нар өөрийнхөө гаарт контрол байхгүй юм шиг санагдана гэсэн үг. Тэгэхээр яг нь зүгээр л бүх юмыг байгаагаар нь хүлээж аваад урсгалаараа л яв гэсэн үг. Тэгээд өөртөө анхаарал гэж юм л да. За тэгээд романтик харилцаанд ирж ингэж сонгоё. Нөгөө нэг усан онгоцны залуур гарч ирж байна. Малгай гарч ирж байна. Тэгээд cupcake буюу нөгөө аягны торт гарч ирж байна. Тэгэхээр яг усан онгоцны залуур харагдаж байгаа нь романтик харилцаан дээр таны хайр дурлалын амьдрал чинь хаашаа жолоодлого нь явна. Хаашаа одоо таны нөгөө нэг зав явна. Усан онгоц чи явна. Тэр та жолоодлогыг гартаа авчээ гэсэн үг. Тэгэхээр бүх юм танаас шалтгаалж байгаа. Хин хизээч ертөнд ч юм уу эсвэл одоо юу гэдэг нь хувь заяа ч юм уу тэгэж нөлөөлөхгүй. Зөвхөн та л өөрийнхөө амьдралыг контролж байгаа гэсэн үг. Тэгээд малгай гарч ирж байгаа нь хүмүүстэй харилцахдаа жоохон ухаантай байгаарай гэж хэлж магадгүй. Тэрний үгс үг гэхэлэр яг хинтээ хаана хизээ юу ярихаа мэддэг те. Ингээл хүн болгонд ижлэгэн харьцах биш. Яг тухайн хүн тантай яаж харьцсан тэрийг нь тааруулж харьцаарай, жоохон ухаантай байгаарай гэж байна. Тэгээд романтик харилцаан дээр ч гэсэн бас ухаантай байх шаардлагатай л да. Өөрийг чинь сонирхож байгаа хүн болгон яг таныг үнэн сэтгэлээсээ гэсэн юм бас байхгүй шүү дээ. Хүн болгон дотроо бодолтой байдаг, өөрийн гэсэн нөгөө сонирхолтой байдаг. Тэр сонирхол нь таныг одоо ашиглах гэж байна уу? Эсвэл таны одоо тусын тулд байна уу гэдгийг бас сайн анхаарч хүмүүстэй харьцаарай гэж байна. Тэгээд тэгж романтик харилцааны партнераа сонгороо. Зөвхөн өнгө үзэмжинд хуурдахгүйгээр бас тухайн хүний дотоод ертөнцийг нэг хараад үзэх хэрэгтэй. Тэгээд энэ cupcake буюу аягны торт гарч ирж байгаа нь таны романтик харилцааны партнер одоо айгүй амтлаг болж эхэлж байгаа гэж харагдаж байна. Одоо урд нь яг нөгөө та айгүй тийм bored байсан шүү дээ. Bored гэхэр ингээл юу гэмдэ айгүй уйтгарлцсан ерөөсөө хийж үзэж байгаагүй юмнууд баг байхгүй бүхэл ямиг туршаад үзчихсэн юм шиг нэг тийм байсан бол одоо илүү шинэлэг, содон, амтлаг, чихэрлэг зүйлүүд амьдрал руу чинь романтик партнер дээр чинь орж ирж байна. Хайр дурлалын талбар дээр. Тэгэхээр мэдээж тэрийг шинэ жилийн бэлэг авах гэж байгаа юм шиг ингэж хөсөн хүлээж байгаарэ гэж зөвлөе. За тэгээд хайр дурлалын талбар дээр нь ганц би номын орныхондоо амжилт хүсье. Дараагийн доор хүртэл баяртай. Баярлалаа.